За энэ хичээлээр радио механизмын кинематик шинжилгээний график аргын тухай авч үзье. За график аргаар тооцоо хийхдээ хөтлөх голын өгөгдсөн хурд болон тодорхой масштабаар зурсан механизмын кинематик өдөвчийг ашиглаж бус нөхцүүдийн шумуу хурд болон өнцөг хурдны планыг байгуулдаг. За тухайлах юм бол энгийн араа болон дагуул араанаас үрдсэн нийлмэл арат механизм авч үзье. За тухайн арат механизмын маань өнцөг хурд за мөн геометри хэмжээсүүд за кинематик өдөвчийг тодорхой м л гэдэг масштабаар төрөлсөн гэж тооцъё. За өөрөөр хэлэх юм бол энэ нь бол метрийг бахан миллиметр масштабаар кинематик өдөвчийг зурсан. За тохирол нь нэг арааны хөтлөх арааны өнцөг хурдыг за ийшээгээ иргэсэн өнцөг хурд өгөгдсөн гэд тооцъё. За тэгвэл эхний шатал бол энгийн арат механизм маань нэг болон 2 гэсэн араас тогтсон энэ хэсэгт. За дараа нь бол дагуул арат механизмаас үүссэн юм хоёр шаталтай механизм байна гэж. За бидний өгсөн өгөгдлийн дагуу нэг арааны хацалтын төлөвлөсөг болох кинематик хос буюу цэг дээрх шугам хурдыг бол дүрслэх боломжтой. За эргэлтийн чиглэлээ эсрэгээр нь авъя. За кинематик өдөвчийг байгуулахад одоо хэлбэрлэх үүднээс. За тэгвэл манай нэгдүгээр арааны А цагийн шугам хурд нь омега 1-ийг үржих нь L O1 А буюу нэгдүгээр арааны радиус анхдагч тойргийн радиус гэж ойлгож болох юм. За шугам хурдны А цагийн шугам хурдны хэмжээ мэдэгдэж байгаа. Чиглэлийн хувьд тухайн цэгээс эргэлтийн төлөв хүртэх цайд перпендикуляр байх ёстой учраас векторээр төрслөж зурж болно. За тэгвэл А цагийг төрслөхийн тулд хурдны масштабыг сонгож авъя. А' гэж. За өөрөөр хэлэх юм бол хурдны масштабаа хөлгөөнийхөө дагуу гээд А' гисчмээр төрсөн гэвэл шугам хурд ийм байдлаар төрслөгдөх ёстой. За эргэлтийн тэглэх дээр байгаа O1 цагийн хурдны утга нь тэгтээ тэнцүү гэдгийг тооцох юм бол за O1-ийг А шулуунтай холбосон шулууныг тета шулуун гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол тухайн мөчийн шугам хурднуудын векторын төгслүүдийн байрлалыг илэрхийлэгдэж байгаа. Энэ шулууныг бол тета шулуун гэж нэрлэдэг. За энэ байгуулалтын үр дүнд гарч ирсэн өөрөөр хэлэх юм бол O1 А' гурвалжин бол за нэг арааны шугам хурдны план болж байгаа. Шугам хурдны план. За тухайн биеийн 2 цагийн хурд мэдэгдэж байвал за шугам хурдны планыг байгуулах боломжтой байдаг. За тэгвэл нэг араатай харьцаж хөдөлгөөнд дамжуулж байгаа 2 арааны хувьд O2 төвийг тойрж эргэж байгаа эрх хөдөлгөөнтэй бий учраас O2 цагийн хурд тэгтээ тэнцүү гэж тооцох юм бол А цагийн хурд мэдэгдэж байгаа гэдгээс 2 арааны шугам хурдны планыг байгуулах боломжтой. За энэ байгуулалтын үр дүнд гарч ирж байгаа гурвалжин O2 бол 2 арааны шугам хурдны планыг дүрслэж гарч ирж байна гэж.
За үүний дараа 2 штрих арааны шугам ордны планыг байгуулах ёстой болно. За 2 штрих араа нь өөрөө өнцөг ордны хувьд ижил за нэг эргэлтийн тэглэг дээр байрласан араанууд учраас нэм өчмөөр ойлгох боломжтой. За тэгвэл эрг хөдөлгөөн хийж байгаа мөч болох 2 штрихээс ардсан мөчийн хувьд харьцаж байгаа B цэгийг нь B-гээ тэмдэглэх юм бол B цэгийн шугам орд бидэнд тодорхойлогдох боломжтой. Өөрөөр хэлэх юм бол 2 штрих араа нэг мөч гэж үзэх юм бол өмнө байгуулсан шугам ордны фалан дээр энэ дээр за B-гээ тэмдэглэх юм бол BB штрих гэдэг эрчим бол бидний 2 штрих арааны харьцалтын B цэгийн шугам ордыг илэрхийлж гарч ирнэ. За нөгөө талаас одоо 3 арааны шугам ордны планыг байгуулах ёстой. За 3 арааны хувьд бол харьцаж байгаа B цэгийн шугам орд бидэнд тодорхой. За харин гусалтгүй өнгөрч байгаа 4 арааны дээгүүр гусалтгүй өнгөрч байгаа цэгээ тэмдэглэвэл гусалтгүй өнгөрөх үед ордны эгшин зуурын төвбөл сүрэлцлийн цэг дээр байдна гэдэг утгаар цэгийн хурд бол тэгтэй тэнцүү гэж тодорхойлогдно. За ийм тооцоолын үр дүнг тооцсноор 3 арааны шугам ордны планыг байгуулъя. Тэгвэл хурд мэдэгдэж байгаа 2 векторын үзүүрийг холбосон Т шалгууныг татснаар шугам ордны план байгуулагдана. За тэгвэл гурвалжин B штрих C бол 3 арааны шугам ордны план бол хурдны план болж байна. За 3 араа маань өөрөө нийлэм хөдөлгөөнтэй дагуул араа байгаа. За тэгвэл 3 араан дээр байгаа эргэлтийн төвийн шугам хурд нь бидэнд мэдэгдэж байна гэсэн үг. Яг тэгэхээр зэрэг нийлэм хөдөлгөөнтэй 3 араан дээр орсож байгаа цэг учраас O3 одоо хөтлөөрийн үзүүрийн цэгийн хурдны шугам хурд бол энд O3 штрих O гэдэг эрчмээр төрсөлгдөнө. Өөрөөр хэлбэл 3 арааны Т шалгууны огтлын цэгээр хязгаарлагдсан байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол энд гарч ирж байна. O3 штрих. За нөгөө талаас H хөтлөөр ийм үзүүрийн 3 цэгийн шугам орд болох боломжтой. Тэгвэл H хөтлөөрийн O3 цэгийн хурд болон за эргэлтийн тэглэгтэр H цэгийн хурд мэдэгдэж байгаа учраас шугам ордыг байгуулах боломжтой. Өөрөөр хэлэх юм бол O3 штрих O H-ыг холбосноор за хөтлөөр буюу H мөчийн шугам ордны план байгуулагдана. Гурвалжин H O3 штрих. За энэ бол H мөчийн шугам ордны план. За шугам ордны планыг за ийм дараалалаар бид байгуулна. За үүний дараа бид шугам ордны план ашиглаж за өнцөг ордны планыг байгуулах шаардлагатай болно. За тэгвэл тулд нэгдүгээр арааны Т шалгууны хэвтэ тэглэгт үүсгэж байгаа өнцгийн тангсыг тооцъё. Энэ төтөө 1 гэсэн. За төтөө 1 өнцгийн тангсыг бодоход за гурвалжнаас өөрөөр хэлэх юм бол шугам ордны гурвалжин
А штрих О1 гэдэг гурвалжнаас төтөө 1 гэдэг нь бол эсрэг кайтыг налсан кайт гэхээр А штрих векторын уртыг за О1 А гэсэн нэгдүгээр арааны эргэлтийн тэнхлэг хөрлөгцөө буюу радиус тарцуулсан харьцаатай тэнцэн байна. Тэгвэл А штрих гэдэг хэрчмийг бид бод тотгоо орлуулж тооцох юм бол А цагийн хурдыг хуваах нь МВ. За энийг хуваах нь L O1 А буюу энийг зургийн масштаб буюу кинемат хөдөлгөөний масштабын уцаас харьцаагаар тодорхойлогдох ёстой. За энэ үгдийг тооцчих юм бол А хуваах нь L O1 А үржих нь энэ дэшиг орчиж байгаа учраас L-ийг хуваах нь M B гэсэн харьцааг өчөж болно. За тэгвэл А цагийн шугамын хурдыг L O1 А буюу харьцуулсан харьцаа гэдэг. За дээр үтсэн А цагийн шугамын хурдыг олсон томьёоноос авч үзэх юм бол омега 1-ийг үржих нь за М L-ийг хуваах нь М B гэсэн илэрхийлэл гарч ирэх юм аа. За манай авч үзэж байгаа хараат механизмын хувьд за зургийн болон шугамын хурдын масштаб бүх мөчүүдийн хувьд ижил утгатай байх учраас саяны гаргасан томьёоноос ТТ шалууны буцаатын хөтөлбөрт үүсгэж байгаа өнцөг гэдэг нь тухайн мөчийн өнцөг хурдтай шууд пропорционал хамааралтай гэдэг нь тогтоогдож гарч ирж байгаа. За энэ тэгштгэлийг бол кинематик шинжилгээний графикаар за үндсэн илэрхийлэл гэж үздэг. За өмнөх ТТ нэг үнцэг нэгдүгээр арааны шулууныг тооцож ТТ нэг үнцгийг тодорхойлсон аргачлалын дагуу за мөн ТТ2 шулууны үнцгийг ТТ2 үнцгийг тодорхойлох боломжтой. Тэгвэл ТТ2 гэдэг бол тэцүү омега 2-ыг үржих нь М L-ийг хуваах нь М B гэсэн утгатай болно. За гих мэтчлэнгээр бид бүх мөчүүдийн тета үнцгийг тодорхойлох боломжтой. За тэгэхээр зэрэг эндээс бид энэ тета шулуун маань өнцөг ордондоо бол тухайн мөчүүдийн өнцөг ордонд шууд пропорционал хамааралтай байгаа гэдэг тогтоодож байгаа. За энэ хамаарлыг үндэслэж шугам өнцөг ордны графикийг байгуулъя. За үүний тулд ординат тэнхлэгт перпендикуляр шулуун татаад за түүн дээрээ төлцөг сонгоод авч. За ингэсний дараа өөрөөр хэлэх юм бол нэгдүгээр арааны тета шулуунтай параллел шулууныг сонгож авсан төлцөгийг дайруулан татвал сонгож авсан төлцөгийг дайруулан татвал за хэвтэ тэнхлэхийг огтлж байгаа сэгийг нэг гээд тэмдэглэе. За тэгвэл нэгэнд O1 А штрихтэй параллел шулуун татсан учраас төтөө нэг үнцэг бол за босоо тэнхлэг болон төтөө шулууны хооронд үүснэ. За энэ байгуулалтын хэрвээ тооцох юм бол төтөө нэг гэдэг үнцэг бол эсрэг кат нь тэг нэг гэсэн эрчим за налсан кат нь ОП-тэй тэнцвэр.
За энэ утга өмнө бодсон байгаа төтөө нэг гэж олсон өнцөг хурдныхаа утгаар илэрхийлээд бичвэл энэ МЛ-ийг хуваах нь МВ тэнцүү О1-ийг хуваах нь ОФ гэсэн тэнцүү болж гарч байна. За эндээс бид нэгдүгээр харааны өнцөг хурдыг илэрхийлээд биччихвэл О1-ийг үржих нь МБ-г хуваах нь МЛ энэ ОП гэсэн илэрхийлэлт төрөх боломжтой. За яг энэ аргачлалын дагуу мөн бид хоёр арааны тет шулуунтай фарле шулууныг хэвтэ тэнхлэгтээ огтлсон зэгээ 2 гэж тэмдэглэж юм бол энэ төтөө 2 өнцөг үүснэ. За өмнөх нэг арааны хувьд болсон төтөөгтэй адилтгуул омега 2 өнцөг хурд бол О2-ыг үржих нь МВ-г хуваах нь МЛ ОФ гэсэн. За гих мэтчлэнгээр олоод бичвэл бус мөчүүдийн өнцөг хурдуудыг бичвэл за А-ыг үржих нь МВ МЛ-ыг хуваах нь ОБ-тэй тэнцүү. За энд гаргаж авсан үндсэн тэгшдэглүүдээс харавал за МВ-г хуваах нь МЛ үржих нь ОП гэдэг бол бүгд мөчүүдийн хувьд өнцөг хурдны илэрхийлдэх тогтмол хэмжигдэхүүн байгаа бөгөөд энийг өнцөг хурдны масштаб гэж ойлгож болно. За энэ ойлголтыг авчих юм бол омега 1 гэдэг бол О1 хэрчмийг өнцөг хурдаараа омега 2 гэдэг бол О2-ыг үржих нь гих мэтчлэнгээр тооцоол хийгдээд явах боломж үүсэж байна гэсэн. За тэгвэл одоо үлдсэн мөчүүдийнхээ өнцөг хурдны фаланыг саяны аргачлалын дагуу байгуулах болно. За бид сая 2 харааныхыг авсан. За 2 хараа 2 штрих хараа өнцөг хурд ижилхэн байгаа учраас нэг ижил утгатайгаа төрслөгдөх ёстой. За дараа нь одоо 3 харааных гэдэг маань А штрихтэй фарле шулууныг татаад хэвтэ тэнхлэгтээ огтлсон зэг дээр 3 гэдэг. Тэгвэл эндээс омега 3 гэдэг бол Т3-ыг үржих нь гих мэтчлэнгээр олдно. За үүний дараа бид Аш мөч буюу хөтлөөрөхийг олно. За хөтлөөрийг олохын тулд О3 штрих ОАш гэдэгтэй фарле шулууныг төөцөгээд найруулаад татахад энд гарч ирж байгаа хэвтэ тэнхлэгтээ огтлж байгаа зэгийг ОАш гэдэг хэлж. Тэгэх юм бол эндээс омега Аш гэдэг бол ОАш-ыг үржих нь омегатай тэнцүү байх болно. За доор бидний саяны байгуулсан аргачлалын дагуу байгуулсан за энэ зургийг бол өнцөг хурдны фалан гэж нэрлэнэ. Өнцөг хурдны фалан. За масштаб нь өөрөлдөх юм бол МВ-г хуваах нь МЛ энэ ОФ гэдэг. За ОП-г урт баг нь сонгож авснаас өнцөг хурдны фаланы хэмжээ өөрчлөгдөх боломжтой. За энд зурцсан байгаа ягаан зураг бол бидний шугам хурдны фалан. За масштаб нь бол бид өмнө нь тодорхойлсон байгаа те МВ тэнцүү метр секундыг хуваах нь миллиметр. Өөрөөр хэлэх юм бол АЦ-ийн хурдыг А штрих хэрчвээ зурна гэд сонгоод авсан. За графикаар кинематик шинжилгээг хийснийхээ үр дүн
өнцөг хурдны фаланыг ажиглаж дүгнэлт хийх боломжтой байдаг. За тухайлх юм бол бидний байгуулсан талаан дээрээс 1 болон 3 араавал эрэлтийн чиглэл нь ижил. За 2 штрих араа 2 штрих 2 араа ааш араануудын эрэлтийн чиглэл ижил байгаа нь бол харагдана. За түүнчлэн бид мөн өнцөг хурдны планы хэрчмээр дамжуулалтын харьцаа тоог тодорхойлж болно. Тухайлх юм бол 1-ээс 2 гэдэг бол омега 1-ийг хуваах нь омега 2 байдаг. Хөтлөх хүчин өнцөг хурдыг хөтлөгдөх хүчин өнцөг хурданд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгддэг гэдгийг тооцвол энэ дээр O1 энийг хуваах нь O2 гээд энэ хураагдвал тухайн хэрчмүүдийн харьцаагаар дамжуулах тоо буюу дамжуулалтын харьцаа илэрхийлэгддэг байна.